Тэгэхээр энэ хүн болгон өөр өөр ингэсэн амьдралын хэв маягтай, хооллолттой, дэглэмтэй, зарчимтай, удамшил нь өөр өөр, амьдарж байгаа нөхцөл нь өөр өөр байгаа. Тэгэхээр бүгдээрээ яг нэг ижил хэвлэлцсэн юм шиг байхгүй учраас та өөрийнхөө эмч болоод ер нь яагаад миний цус өтгөрсөн юм бэ гэдэг энэ асуултын хариултыг олж авах нь энэ өнөөдрийн сургалтын хамгийн гол зорилго юм байна. Тэгэхээр та бүхэн бичиж тэмдэглэж байгаа бол за миний ярьж байгаа зүйл дотроос за энэ нь надад байгаа юм байна. За энэ нь л ер нь нөлөөлөд байдаг юм байна шүү гэдгээ тэмдэглээд яваарай. Тэгээд хичээлийн төгсгөл болон групп дээрээ за миний бол ерөөсөө энэ үйл ажиллагаанд эндээс болоод би цөсөө одоо төрүүлсэн юм байна гэдэг ийм дүгнэлтүүдээ бас бичээд яваарай гэж хүсмээр байна. За тэгээд хамгийн гол нь энэ эрүүлжих үйл явц маань богинохон зайд гүйдэг марафон гүйлт биш юм аа. Энэ бол уртын урт аялал байгаа. Тэгэхээр энэ аялал бүгдээрээ хамт гарыг. За энэ аяллалын хамгийн ихний гарааг хийхээс өмнө эхлээд бүгдээрээ яагаад гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн эрүүл мэндийн асуудлын цаад шалтгааныгаа бид нэр олж танихгүй бол бид нэр төөрөлтөд байдаг авж байгаа арга хэмжээ маань явцуу оновчгүй үр дүнгүй болдог. Тийм учраас яагаад миний цус өтгөрсөн бэ? Би юуг буруу хийгээд байна вэ гэдгээ өнөөдөр бүгдээрээ хамтдаа мэдэж авцгаая. Дор бүрнээ өөртөө дүгнэлт гаргая. Бүх төрлийн өвчин үүсэх үндсэн 4 шалтгаан гэж байдаг. За энэ 4 шалтгааныг бүгдээрээ харъя. Дүүрэх, зогсонгошох, шавхагдах, дутагдах. Тэгэхээр эхлээд хүн шууд хавдар болдоггүй, эхлээд шууд чулуутай болдоггүй, эхлээд шууд ходоо татамгарчдаггүй. Эхлээд хүний биед тодорхой хэмжээгээр эдгээр үйл ажиллагаанууд доголдол явагддаг. Тэгвэл бүх төрлийн өвчин үүсгээс өмнө эхлээд үйл ажиллагааны доголдол явагддаг. Тэгэхээр тэр үйл ажиллагааны доголдол нь эдгээр 4 төрлийн үйл ажиллагаа байдаг юм аа. Тэгэхээр энэ нь ч гэсэндээ мөн өнөөдрийн бидний ярих гэж байгаа цус өтгөрөлт бас л хамаарна. За тэгвэл бидний цус яагаад өтгөрсөн бэ гэхээр яг саяны ярьснаар тодорхой байдлаар байх ёстой зүйлүүд нь дутагдаад эсвэл илүүдээд өөрчлөгдөөд цус өтгөрсөн байна. Эсвэл зогсонгошоод удаашраад төгжрээд бөглөрөөд тэгээд энд одоо юу гэсэн цус өтгөрсөн байна. Тэгэхээр эдгээр бүх асуудлууд нь шалтгаангүйгээр нүүснэ гэж байхгүй. Тэгэхээр цус ялгаруулах зам гэж түрүүний хэлсэн тэр замын аль нэг хэсэгт нь эсвэл бүхэлд нь энэ асуудлууд бол үүсчихсэн байж идэг. За цус өтгөрөх үндсэн 2 шалтгаан байгаа. За энэ үндсэн 2 шалтгааны нэг нь болохоор цусны өөрийнх нь найрлага нь алдагддаг. Цусны найрлага өөрчлөгддөг. За тэгэхээр цусны энэ зурагт харагдж байгаа энэ бол бидний цус байна шүү дээ. Цусыг ингээд авчихсан байна те. Шүүрлэг. Энэ бол нэг юм шар ногоон өнгийн шүүрл байгаа. Гашуун амттай. За тэгвэл энэ цус өөрийн гэсэн найрлагатай, тодорхой найрлагатай. Тэр нь алдагдах юм бол цус өтгөрдөг. Нэгдүгээр. Хоёрдугаар цус өөрөө цус ялгаруулах замдаа урсамтгай байх ёстой. Гэтэл зуурамтгай, наалтамтгай болоод шаварлаг болоод ирэх юм бол урсамтгай чанар нь алдагдаад тэнд зогсонгошил үүснэ. Ялангуяа энэ цус ялгаруулах замны энэ одоо хөндлөн огтлол бол ердөө 2-3 мм-ийн за хамгийн өргөн хэсэгтэй л гэхэд нэг 5-6 мм-ийн тийм нарийнхан хоолоонууд явж байгаа. Тэгэхээр тэр нарийнхан хоолоогоор тэр цус урсахдаа маш сайн урсамтгай шингэн байж л урсдаг. Гэтэл цусны найрлага нь өөрчлөгдөөд ирэх юм бол дээр нь цус ялгаруулах замын булчингуудынх нь ажиллагаанд доолоод ирэх юм бол цус өтгөрдөг байна. Тэгэхээр түрүүний ярьсан өвчин үүсэх 4 шалтгаан мөн адилхан цус өтгөрөхөд хүргэдэг байна. За энэ дээр бүгдээр одоо элэг цус үйлдвэрлэж байгаа явцыг харъя.